За сайн бацхан уу. Энэ удаагийн бичлэгээр 2023 онд нээлттэй хийж байсан Jitsu Wa гэх анимыг ярьж өгөхөр бэлэн болсон байна. За тэгээд бичлэгтээ орцгоё. Аним маань гэртээ бүгж өгөө залуугийн зураглалаар эхлэх бөгөөд утаснаас нь гинт гэрэл асан бурхантай уулздаг. Бурхан тэгсэн чинь би чамд дахин төрүүлэх болно гэд. Гэхдээ чиний амьдарч байсан ертөнцөөс шал өөр ертөнцөө явах болно гэсэн чинь мань хүн болохоор гэртээ бүгэх тухайгаа л бодоод идэг. Тэгээд төрсөн чинь хааны хүүхэд болоод төрчихсөн. Нөгөө хаан чинь шидийн хүчин шалгадаа гэсэн чинь 2 гэж байдیں۔ Тэгээ бурхан мань хүнд хэрэг шидийн хүч өгсөн бэ гэсэн чинь 1002 гэж байдیں۔ Энэ гол дүр шидийн хүч муутай гэд гэрээсээ хөөгдчихдөг. Хүмүүсийн хамгийн их дээд шидтэй нь 77 байдаг байсан гинэ. Гэсэн чинь мань хүний шид бүр 1002. Тэгэл хөөгдчөөд ой дунд нэг үнэгтэй таардаг. Чөтгөрл юм байгаа юм л та. Нөгөө үнэг чинь та юм хүчтэй юм чинь арай дахин төрсэн чөтгөрийн хаан биш үсттэй гэжсэн чинь мань хүн яриагийн дагуулаад тийм ээл хийчихдээ. Тэгээл үйс чинь мань хүний бие муудаа муужирч унаад яасан бэ гэсэн чинь сүүх хэрэгтэй байна гэд. Тэгсэн чинь нөгөө үнэг чинь эмэгтэй хүн болоо хөрчдээ. Мань хүн шидэрээ шууд хувцс хийгээд өчнөө. Гэсэн чинь нөгөө эмэгтэй чинь дэлхийн харилцаанд орж сүү гардаг гэсэн гээл. Над руу үрээ хийгэрэй ч гэж үлгээтэй хүүхдээ юу ч яриад. Тэгээл үйс чинь нэг хүн ирдгийг. Ирснээ наад хүүхдээ над дүг гээл. Бэ гэсэн чинь би өсгөж хүмүүжлэх болно. Манай хүүхдээ олгоод юусоо хүүхдээ олж чаддгүй байсан. Надад хичнээн сул дор байсан ч хамаагүй гээл. Тэгэл хэлсэн хүүхэд нь уяад байгаа маш. Эзэм нь явах бол би ч гэсэн дагаж явна гээл. Явахаар болтیں۔ Та мань хүнийг өгсөн мэд харагдуулж хиймэл цус тусаачаад явдаг. Үүнээс хойш нэлээд хэдэн жил өнгөрсөн болтой мань хүн 9 настай болчихсон. Тэгээд бас доороо дүүтэй болчихсон. Дүүтэйгээ нээх юм ярьж чадахгүй. Дүүтэйгээ жоохон харилцаа муутай гэх юм уу. Мөртлөө манай худлаа үстэй чөлөөтэй ирээл тоглох уу гэж идэг. Улаан үс чинь тоглохгүй гэсэн чинь мань хүнд тоглол гэж шууд зөвшөөрүүлээ. Энэ болохоор түүнийг өсгөж хүмүүжүүлсэн ээж нь гэх юм уу. Нэрээ дүрээ танилцуулаагүй юм байна. Манай гол дүрийг Хартур гэдэг. Нэг өдөр хитэнгээ бодлогочроод сууждаг. Хэрхэн гэртээ асуудалгүй бүгэх вэ гээл. Тэгээд бүр хөөрийнхөө хүүхэлтэй хийцэн байдаг. Одоогоор ярьж чадахгүй байгаа гинэ. Хитээ ашиглажлын нэг бүтээс юм шиг гэдэг. За тэгээл дараа өдөр нь аав нь улаа элдний бэлтгэл хий гэж шүү. Тэгсэн чинь мань хүн би төвшин хоёр юм чинь яаж таныг барах вэ гээл. Тэгээд аав нь яд чамд элдтэй авьяастан байна уу гэж шалгая гэсэн чинь Нани юу шүү? Мөрхүүн дээрэлтээс нь амархан бултаал. Чинь саний дээрэлтээс нь төвшин 30 дээшээ хүмүүс бултаж чаддаг гинэ. Мань хүний төвшин яаж чарсан 002 гэж гарч ирдэг. Тэгээд мань хүн өөрхөө жинхэнэ үчиг мэдэхгүй л байгаа юм л та. Тэгээд дараа нь юу болсны талаар нөгөө их нэртэйгээ ярьж байгаа. Тэр яаж чи харсан төвшин 2-тэй хүн бишээ. Чөтгөрийн цустай байж магадгүй гэж идэг. Жүдэн цуг дагаж явдаг нөгөө улаан үст чинь аавас нь илүү хүчтэй гинэ. Дүүн яриаг нь сонсонгуудаагаа чөтгөрийн болов гэж бодож байгаа бас. Мань хүн нэг өдөр хитээ ашиглаад эргэн тойрныг харж исэн чинь баахан шархсан цэргүүд аав идэр нь байж идэг. Бэгс чинь дээрэмчдийн дээрэлтэд үрдсэн гинэ. Юу болсныг бүгднийг хэлээл. Тэгэл мань хүн юу болсныг ойлгонгуудаа босоод бүх хүмүүсийг имчилчдэг. Тэгэл тэрнгээр нэг гайхсан хүмүүс. За тэгээ шүн дунд нэг сэрээд босоод чинь нүүдэнд үстэй эмгтэй чинь байж идэг. Бэгс чинь сүүл тушаал өгөөд мартаа тэр нь тэгэл хүртэл зогсоол байгаа юм л та. Тэгэл мань хүн улаан үсийг дагуулж явдаг нь. Хүн дайрсан дээрэмчт рүү дайрахаар явдаг. Тэгэл хоёулаа нисээд явж байхад нь дүүн харж идэг. За тэгэл нөгөө дээрэмчд чинь найрлсан шигээ явж байхад нь энэ хоёр чинь цөм өшөглөөл ороод ирэндээ. Гараа даллаад хөдөлгөөнгүй болгоод. Тэгээд энэ юу хүмүүс вэ гэсэн чинь дээрэмчд биш. Хааны цэргүүд гэж идэг. Цэргүүдээ дээрэмчин болгоод явуулсан гэж байгаа. Тэгээд мань хүн уурсан чи юу гэж өршөөх вэ?
Нөгөө улаан ус дээр чин гал гаргаад шатаалагчаад явдаг. Гал түдэг гал аас бадран аас. За тэгээд өчигдрийн үйл явдал нь тараад аав дээр нь очсон байдаг. Тэгэл нөгөө аав нь хин бол гал ашиглах гэхээр нэг хүн орж ирж ийн гээ. Нөгөө улаан усыг чинь чадварыг мэддэг л ажил таарж байгаа. Тэгсэн чинь нөгөө дүүн нөгөө хоёрыг нисчахыг харсан болохоор шууд очиод улаан ус дээр очиод хэлж байгаа. Өчигдөр бид хоёрыг нисчахыг харсан. Гэхдээ ахын өрөөрөө яваад орсч анх унтчихсэн. Гэтэ тэр ах биш байсан гээл. Ахынхаас мэдэрдэг тийм амар хүчтэй авраа мэддэггүй гээл. Ахынхаа тэр их хүчийг мэдэрдэг юм шиг үлээ. Тийм амар авраа төрөөд харна ерөнхийдөө ярьж чаддгүй юм шиг. Тэгэд үүнээс хойш нилээд хэд удаа нөгөө дүүн араас нь дагч явдаг. Бэлтгэл хийжсэн ч, ном уншижсэн ч, усанд орж исэн ч тиймэрхүү доо өнгөрнө. За тэгэл нэг өдөр дүүн аюулд орсон мэдэгдэл ирдэг. Яасан бэ гэсэн чинь хідэн дээрвчид ээж дүү хоёрын баррикад ч гэх юм алкад ч гэх юм араас нь хөөгөө. Энэ хүн дүүтэйг оюун санаагаар холбогдсон бол тэ дүүдээ зүгтах гарц зааж өгөөл. Удах агуу хүртэл олж өгдөг. Гэхдээ хитрхийх гэрэлтээсэн болохоор ээж нь гарч саатуулахаар явна. Тэгсэн чинь нөгөө агун зүгээр хиймэл шидээр хийсэн л л чадаар. Охиныхоо олуулахгүй тулд баг өөрийнхөө амийг хорлохоо бэжсэн чинь мэдээж мэн хүн амжиж орж ирнэ. Тэгээд ээжигээ ухаалдууч хөвтүүлэнгүүтээ. Тэгэд мэн хүн уур хүрчлээгээл ганц хашираал бүх зэргүүдийг хийсгээл хачиж байгаа. Тэгсэн чинь нөгөө дүүн айгаад нөгөө авраас нь болоод тэгээд ямар ч хэлсэн ээж бид хоёрыг аварсан юм чинь гээл гараал харсан чинь ах нь бэж илгүй яхав. Тэгсэн чинь дүүн та шудраг өсний баатар юм уу гээл. Ээж өмнө тэгж хэлж исэн. Чи зөв зүйлийн төлөө ашигладаг хүн шудраг өсний баатар байсан гээл. Тэгэл мань хүн дүүдээ хинч битгийл хэрэгээ яваад өндөө. Тэгээд гэртээ арай л уулзахад нөгөө чинь нилээн дотн болчихсон. Аав ээж нь хэзээ тэд хоёр тийм дотн болчихвдоо гээл. Тэгээл наалдаац чинь нөгөөдөг чинь манай эзнээс хол охион гээл хардаад өглөө. Тэгээл маргааш нь тэгэж орж ирснээ. Эртний шидийн талаар ирдэг. Тэгээд номын сан орж эртний шидүүдийн талаарх ном уншиж судалж байгаа. Тэгэл мань хоёр ном уншиж байхдаа мань хүн аним үзхийн сан гэсэн чинь үүн аним гэж юу гэдгийг гээл. Мань хүн тайлбарлахдаа хөдөлдөг зураг гэж байгаа. Дараа нь мань хүн шидээрээ нөгөө интернет эдэртэй холбогдоод дүүдээ бүр аним үзүүлдэг. Ага энийг үзэгээл нөгөө зураг нь хөдөлж байгаа хараад дүүн их гайхаж байгаа. Гэтэ дүүн хэлийг ойлгодгүй. Гэснээ Япон хэл гэдгийг сонсонгуудаа 2 цагийн дотор сурчдیں۔ Тэгэл мань хүн гайхаад манай дүү ийм юм уу, энэ ертөнцийн хүмүүс ийм хурдан сурд юм уу гээл. Энд чинь нэг мэтгэд дүүн өдөр болгон орж иж аним үздэг болчихсон. Бараг анимда донтоод арай л их аним үзээд ахаар мань хүн цагийн хуваарлал тавьж хязгаарлаж байгаа. Өдөрт 3 цаг үзэн шүү гээл. Тэгсэн чинь дүүн амьдралаас хагацгаад байгаа маашийн мэр гүнэлж мэнэлж гисэн. За тэгээд удахгүй аав нь дэрэмжтэй дулгатахаар аян замд гарна. Үүн аавдаа санаан цовоод тэгээд дараа нь ахыгаа гуугаал та аавын тэр дэрэмжтийг ялаад өгөөч гээл. Тэгснээ супербаатрууд хөвөрдийн гээд ах нь хөвөрж мөвраал. За тэгэл нөгөө дэрэмж дээр чинь орчиж байгаа. Үүн дагаж явах гэсэн болохоор нөгөө дэлгэцээ үлдээгээд явчихсан. Дүүн тулааныг харж байгаа л байхгүй юу? Тэгвэл очиж байгаа тултыгээл нэгээр нь өшгөлж цохиж гарч байгаа. Тэгээл аавын ирэхэд бүгдийг нь хөмөө тавьчихсан байлгүй яах вэ? Дараа нь ядарч өгчихсэн юм орондоо орж унтчихна. За тэгээд мань хүн нөгөө хүүхэлтэйгээ бүрэн хийгээд дуусгачихсан. Ярьж хөвдүүлж чаддаг яг өөртөө адилхан шцан амиртай болохоор зөргөлдөх нь өдөр тутмын зүйл болчихсон. Дүүн сэрснээ 2 ах байна гээл. За тэгээд дараа нь хатны хүүхдүүд ирсэн байх ба. Зочлох маягаар л ирсэн юм шиг гэдэг. Шар үстэй нэг чинь нөгөө халзарсан үстэй нь болохоор дүүн. Мань хүнтэй цус нэгтэй хүмүүс л гэсэн үг. Энэ дүүн болохоор нийтлийн өнгөрөө. Энэ хүнийг харчихсан чинь чи яг над руу гөлрөөд байгаа гэснээр тулалтыг талц тулаан дууддیں۔ Зарим нэг хүмүүсийн бол 40 мөч болчихсон. Үгүй хүчтэй нэг л бололтой. Гэсэн ч мань хүн дайрласан амархан болтаа нөгөөдөг чинь
битгий бултаатай гэж чинь мань хүн өөрийгөө хамгаалтаар бүрхээ зодуулж ийсэн аа. Нөгөө хүүхч нь чи яа дайралт үзүүлэхгүй байгаас чинь болох юм уу гэснээ. Утсан дундурн ганц шаагаад унгачдаг. Унсан байж буужгүй дахиж босч ирээл мань хүн цохиулаад унуулаад. Нөгөөх нь бүр шид ажиллаад галт бөмбөг авчраа шидчин шүү. Тэр нь мань хүнд юу л болох вэ? Зүгээр хаалтараа хагаал өнгөрөөчих. Гэснээ энэ миний шид гэснээ. Амд гал гэж юу гэдгийг харуулъя гээл. Тэгээл гаргасан чинь тэгэл дийлхүүгээ мэдсэн сүгдөөд унчиж байгаа. Их чин дүүгийнхээ бардамцаад уучлалт хүсээл. За тэгээд дараа өдөр нь хідэн дээрвчд явахыг хараад дүүн та очихгүй мөг дүүгийнхээ ятгалгаар нөгөө улаан үстэй чинь дагуулад очиж байгаа. Тэгээ мань хүн нөгөө улаан үстэй чинь хүчрхийл битгий харуулаараа гэсэн. Тэгээ хитэн талаас нь хар залуу байна. Лаан бүсгүй байна гэснээ нөгөө улаан үстэй шууд гал гаргаал дээрж шүү. Дүүн харж байгаа болохоор хүчрхийл харуулахгүй гээл мань хүн нөгөөд чинь хамгаалж байгаа. Тэгсэн ч нөгөө улаан үстэй чинь гандан буурахгүй. Бүүр их галаасаагаал дайрагдчихсэн чинь мань хүн ирээл зун дундуур нь хаг. Улаан үстэйг төрүүлээд явчих би сүүлийн цохилтыг хийн гэд үлддэг. Маргааш нь тэгэл нойр нь хүрсэн амт. За дүрс солиход нөгөө үс нь халзаасан банд чинь мань хүнд хожигдсантай шархлаад байгаа маш. Нэ мань хүн рүү өдрөлхийн өдлөг явуулах гэсэн чинь дүүг нь бас өрөөрэй гэж туслаход нэлдэг. Нөгөө хуулбар нь чиний оронд байж залхлаа малхлаа гэжсэн. Чи яахлаараа унтаж ивдээ би яахлаараа тэр юунд ч явдгийг гэл. Адилхан сэтгэл зүйтэй адилхан боддог болохоор л тэгэл. Дараа нь ойр хавийг ажиллаж исэн чинь нэг шашны зан үйл хийгээд байгаа мó нэг юм байдаг. Тэгэл мань хүн хэрэгт дурлаад очисон чинь энэ зөрөөгүүдээ ариал. Тэгсэн чинь нөгөө улаан тойргоос нь баахан арга яснууд гараад идэг. Мань хүн тэр арга яснуудыг амархан болтолсон ч гэсэн зоч босч ирээл дайраад ирдэг. Тэгсэн чинь мань хүн төв цэгийг харангуйтаа эрхэндээ оруулаад өөрсдрүүн дайралдаг. Тэгсэн чинь удахгүй арай хүчтэй юм гараад ирчин шүү. Авраг том коле хідэн яснууд чинь өөрүүлж мань хүн хаалтаараа зогсоох гэсэн ч хаалтын нэв цохиол. Бас л манай хүн төв цэгийг харж өнлөөд өөрхий эрхэнд оруулцдаг. Тэгээд нөгөөд чинь хүлээл мань хүн та нар хийн гэсэн чинь нөгөөд чинь хариуддаггүй. Тэр чинь болоо шүү гэж сүрдүүлж нэг юм хэлүүлж байгаа. Энэнд болохоор нөгөө хатан хааны шиднүүд гэж байгаа. Гол зорилго нь дүүгийг алах гэж үдий. Мань хүн юу ч мэдэхгүй яа дүүг өнссөн бол гээл. Тэдийн ээж мэж рүү дайрдаг дүүгийн л онлох байсан билээ. Мань хүн намайг ойнт хайсантай л адилхан юм гээл. Мань хүн тэгээд нэг шийдэл төрдөг нь миний хайртай хүмүүст гар хүрэх юм бол төрсөн ээж байсан бүгдийг нь хална гэж байгаа. За тэгээд тэд нэлийн ярилцаж баг найзууд болсон бол та бибидийн нэлийн яриа өрнүүлээд нэлийн дотнолчихсан байдаг. За тэгээд тэд тарийн талбайны тэнд ирснийхээ дараа авта хатан хаан дүү гонилсан байвал яах вэ гэж хэлдэг. Даун чиний зөв өчигдөр хар баатар дод цахаа ирүүлсэн гээл. Нилээд хэдэн жилийн өмнө нөгөө хатан чин Төхрийн хааныг дийлээ толгойн тас чавчиж исэн байна л да. Нилийн хүчтэй бол тэ ард иргэд нилийн хайртай. Тихийн хүсэлтээр ч юм уу иргэдийн шахалтаар ч юм уу хаантай гэрэлсэн байлээ. Тэгээ аав нь хэлдэг нь түүнгүй бол энэ ус мөхнө гэж хэлдэг. Нилийн чадaltaй нэг л болтой. Яагаад нөгөө дүүг нь алах гээд байгаа вэ гэвэл дүү нь илүү их авьяастай, өөрөөс нь илүү хурдан дээшээ гарч ирэх магадaltaй гэдээ алах гээд байгаа юм байна л дээ. Хатан чин байж байх ба хатан дээр нь төлөвлөгөөд нь саад болоод байгаа нэг хүн байгаа гэж мэдээлэл ирдэг. Тэр мэдээж мань хүн байх нь ойлгомжтой. Тэгэл нөгөө хатан чинь хар буцтай үнэ би алаад үгүй гээл үйсэн чинь алаал гэд гараад ирдیں۔ Тэгэл үгийн зөрүүг шууд довтолж байгаа. Чи Төхрийн хааныг дийлсэн гээд байгаа хүн штэ. Гэсэн чинь мань хүний шууд усан дотор живүүлэн гинэ. Мань хүн юу гэж жийхвд. Ороо хаалтаа гаргаал тэгэл үсрээл гараад ирчээ. Дараа нь галаар түргаал чи ийм хэмтэн байсан юм уу өтрхтэй маа гээл. Гэсэн чи мань хүн зүгээр гараад ирэх нь ойлгомжтой. Тэгэл мань хүн хариун довтлолт хийхэд хамгаалж ямгаалаад жаах үзээ гарах шинжтэй. Энэ хатны хувьд бол мань хүний бишидийг ингэж хамгаалж байгаа нь их юм да. За тэгэл нөгөө хатан чинь сэлмээ гаргаж ирээл довтолж ин шүү. Энэ ертөнцид намайг элдэр дийлэх хэмтэн нэг ч байхгүй гээл. Гэсэн чинь мань хүн элдээ ганц далаалгаал ялах нь ойлгомжтой.
Тэгснээ нэг төмөр хүзүүч зүйлгээд салах гэж оролдох юм бол толгойч нь тасрын шүү гэдэг. Бас нөгөө гэр бүлээр нь оролдох юм бол бас л толгойч нь тасрын шүү гэж хэлээл яваад үдэг. Нөгөө хатан чинь боолоос ч 7 өдөр ингээл. Зөөнөөс хойш 5 жил өнгөрч мань хүн 14 настай болчихсон байх ба үл болчихсон нөгөө дүүтэйгээ тоглоо сууждаг. Нөгөө улаан өст чинь үл болж байхад үйлчлэгчийн хувцтайгаа л яваад идэг. Яагаад өөр хувц өмсөхгүй байгаа чинь эзэнтний минь анхных нь таалсан хувц гээл. Тэгээл мань хүн өвлийн хувц өгч байгаа. Тэгээд байжсэн чинь дүүн нэг юм гуйдаг нь та хүчээрээ газар ухаад өгчдөг. Яг ч агаагүй гэсэн чинь нөгөө нүхэнд нь орж цасаар байлдах бааз барина гинэ. Мань хүн тэгээл сүртэй зогсолт аваал тэр нүхийг ухаж өгч байгаа. За тэгэл байжсэн чинь гай газар доороос гэж аав ээж чинь хурж ирч таарна. Аав ээж мэдээж энэ одоо юу вэ гээл гайх нь ойлгомж. Тэгэл мань хүн өөрийгөө гэж мэдэгдүүлэхгүй тулд бидээ ашиглаж нөгөө хар хувцастай хуулбар гаргаад ирнэ. Энэ тэгс юм аа гээл. Нөгөө хатанд чинь хүчзүүч зүйлснээс хойш 5 жил өнгөрсөн шүү дээ. Тэрнээс хойш нэлээд цуу яриа гараал нөгөө хатны чинь тухай хүзүүчийн анх загвар гэж боддог байсан. Тэгэхээр тайлагдахгүй гэдгийг мэдээд шир нэг хүн зөөлгсөн байх магадaltaй гэж цуу яриа гарсан мэлээ. За тэгэл нэг өдөр аав нэг дуудулдаг ба. Мань хүнийг нийслэлийн сургуульд оргинэ. Мань хүн юу гэж дуртай яах вэ? Юун сургууль вэ? Гэртээ бүгмээр ах чинь л гээл. Тэгээд явахдаа нэг үйлчлэгч дагуулж явах ёстой гинэ. Гэсэн чинь аав нөгөө улаан үстийг битгий дагуулж яваарай гэж хэлдэг. Учир нь юу вэ гэвэл хамаг юм сүйтгэж болохоор л. Мань хүн тэгээл хэнийг авч явах вэ гэж бодож байгаа. Бас өөр нэг зүйл бодож байгаа нь хэрхэн сургуулаасаа хөөгдөх вэ гэж. За тэгэл дараа өдөр нь дүүн аниме үзсэн шигээ мань хүн тоглосон шигээ явжсэн чинь гинэт үйлчлэгч олж хэрэгтэй гэд ашигчдیں۔ Тэгснээ юу ч бишээ гаравчна. Нөгөө улаан үстэй чинь тэгэл. За тэгэл бодоод явах зур тийшээ чи нэрээ юу байгаа вүлээ гэж явж ирсэн чинь нэрээ гээл харсан чинь тосгон байж үйдий. Тэгсэн чинь бүр арга яснуудын тосгон мань хүнийг эзэнтэй ингээл. Нөгөө өмнөх үйл явдлаас хойш эднийг байлгах газархгүйсэн болохоор энд газар өгсөн гинэ. Тэгсэн чинь өөрөөсөө орчин суугаад байш идэр бариад бараг хүн шиг амьдэрч идэг. Нөгөөд нь таны л ач буян гээл. Тэгсэн чинь дан арга ясвш бас мангасууд байна. Энэ юу мангасууд вэ гэсэн чинь нөгөө улаан үстэй чинь олж ирсэн мангасууд гинэ. Цараа сул дорой төөрчгсөн мангасууд юм шиг байна. Тэгсэн чинь өөр нэг газар руу дагуулж явдаг нь Тэрэлэнгийн талбай. Энэ жилдээ хүрэх ногоотой боллоо гэж баялаа үйлээдэг маш. Гэхдээ та нарын 19 болохоор эднийг идэхгүй үстэй гэсэн чинь нөгөө мангасууд дөгч байгаа гинэ. Тийм л сайхан сэтгэлтэй өдөртөг чинь бүр. Мань хүн тэгэл хүн байсан бол нэлээд сайхан сэтгэлтэй үйлчлэгч байх байсан байх даа гэж бодоосд. Мань хүн тэгээ сайн ажиллаа гэсэн чинь баярлалаа дүүлж мөлг. Тэгээд дараачийн бүс гэсэн чинь мань хүн яаруу ажилтайгаа явцдаг. Тэгингээ нэг голын ирэг дээр суужсэн чинь нөгөө авраг том голомчин гараад ирнэ. Тэр үйл явдлаас хойш энд голын ирэг дээр л амьдэрдэг болсон юм шиг байна. Тэгснээ мань хүн цэцэг мэцэг өгөөд тэгснээ бүр эмэгтэй хүний амар нэрийнхэн олгоор ирээддэг. Эмэгтэй л юм шиг байна. Яриг нь сонсуулъя заяа. もしかして村にいるのつまんない？Тэгсэн чинь энэ газартай хайртай мүү гэсэн чинь эзэнтэй тайртай гинэ. За тэгэл явж гэртээ буцаж орж иж байгаа. Тэгсэн чинь нөгөө улаан ус чинь хартаа авгаа шиг нөгөө өөрчлөгч гэсэн юу ярьж исэн гэсэн чинь мань хүн аавынхаа улаан устыг битгий дагуулж яваарай гэснийг санаад чамд хамаагүй гээ яваад үдээ. За тэгээд дүрс солигдоход нэг цэнхэр луу хідэн хүнтэй зодтолдоод байгаа маш. Хүмүүс идрээ тургаал энэ хідэн надал явдал хайгчдаг гинэ. Тэгээд луу агнж байгаа бололтой. За тэгээд үүний талаар мэдээл задарсан байдаг. Дүүн нөгөө шаргацсан лууг авраад өгөөч мөгөөлч гээ. Бараг гимгүй луу гэдг нь мань хүн мэдээд байгаа юм шиг. За тэгэл мань хүн нөгөө улаан үстэй дагуулад очиж байгаа. Тэгээд долоод очисон чинь нилээн шаргацчихсан хөвтчихийдэг.
За нөгөө адал явдал хайгч чинь хурж ичсэн. Энэ хүн тэгээд дагдсан дунзан хаг өшөглөөл. Нөгөө улдаа ус чинь болохоор шатаачи гээл. Мань хүн дүүдээ хүчрийг л харуулахгүй болохоор л нөгөө тийм бас хамгаалал. За тэгэл үз чинь нөгөө мөсөн л ус чинь мань хүний хөлдөөгөөд улаа ус чинь яаж мань эзнийг хөлдөө чадчихна гэж чинь. Мань хүн мөсийн бутлаад гараад ин. Гарч ирснээ нөгөө шархыг идгээгээд бас хүний хэлээр ярьж идэг. Би агуу дотор 300 жил амьдэрсэн гэсэн чинь нөгөө мань хүн чинь гэртээ бүгсийг хараа гайхаж майхаад тэ бүгэлтийн хатан матан гэдэг өрмжлөөд байгаа юм. Тэр агуу дотор нэг хүн хоноглоод явхдаа нэг ном үлдээгээд тэрийг өдөр болгон уншаад уншсан ч гэсэн давтаж уншаад нэлээд сонирхолтой байсан болохоор хүн хэлбэрт очиод ном авсан мэлээ. Маш их ном авч уншаал агуу дотроо тэгжил цагийг өнгөрөөд үйсэн юм шиг аа. Тэгэл мөрөөр амьдч чинь хідэн золби морж ирснээ мань хүний ном идрэг шатаагаад тэгэл хөөгцөөр энд ирсэн энэ. Тэгэл мань хоёр чинь бидэнтэй зүг явах уу гэсэн чинь нэг өрөлт авс чинь мань хүн энэ өрөлт чинь гээл хүн болж хөвөрж л байгаа юм л да. Тэгсэн чинь бүр цэнхэр үстэй жижигхэн охин болоод хөвөрчдیں۔ Мань хүн бэлтгэлтэй байсан бол той шууд хувцас хийгээд өчтдөг. Одоос нэг цэнхэр үст гэдэг давчи. Ингээл гэрээ үйлчлэгч нь болж байгаа гэж байгаа. Энэ өндрийн хайцуултыг харал та. Энэ хоёрын ярилцлагыг нь хараад нөгөө улдаа сүцээ чинь хартаад байгаа маш. Улдаа сүцээ чинь би анхных нь туслах мослох гээл их юмараа гайхуулж ин дөө. За тэгээ ямар ч лээсэн гэрлөгөө буцах харуулж байгаа. Тэгсэн чинь ардаа далавч цүүлтэй очсон нисчидэг. Нөгөө улаан ус чинь бид хоёроос юугаараа дуттیں۔ Гээл гүүж шүү. За тэгэл нөгөө цэгэр ус чинь гэрийнх нь үйлчлэгч болоод ороод ирд юм да. Тэгс чинь нөгөө дүүн тусалж дэмжээрээ гээл өрлөөл. Аав нь болохоор нөгөө цэнхэр луучнуу л гэж чинь. За тэгээд дараа нөгөө улаан устэй чинь цэнхэр устэд ажлын зааж өгж байгаа болол гайхуулгаал шүүрээ эргүүлсэн чинь хугараал. Тэгсэн чинь цэнхэр устэй чинь ажиллаа өөрөөс нь сая гээл. Цэнхэр устэй нь аягаад цэвэрхэн цэвэрлж байгаа бол улаан үстэй нь хуглах жишээний те. Дараа нь хоол хийхэр болвоо. Улаан үстэй чинь галдан шатаагаад цэнхэр үстэй нь болохоор бүр амар сайн хоол хийчдэг. Анх удаага ингэж хоол хийж байгаа гинэ. Тэгсэн чинь гэр бүлх нь ямар гоё хоол бай гэж чинь. Улаан үстэй чинь гутарчсан болон твцэж байна. Энэ үйл явдлыг харсан ээж нь цэнхэр үстийг мань хүний дүүгийнх нь хувийн туслах болооч гэдэг. Тэгингээ цэнхэр үст нөгөө дүүд нь шид заагаад амар том гал эдэр гаргаас урчихсан. Тэгсэн чинь цэнхэр үстэйгэн дээр юм ус байгаад байгаа гэсэн чинь шид заанга бас давхар угаалгаа хийж ийнэ. Тэгээд энэ хос хоёр нэлийн сайнуд болчихсон. Энэ хүн саяны үйл явдлыг харангуйтаа энэ миний жинхэнэ тохирох үйлчлэгч байна да гэж бодоол. Тэгээл яг асуугчсэн чинь нөгөө хоёр чинь хэлэхдгийг хараад дүүгээсээ сайн эзэн салгаж чадахгүй нэгэл тэгснээ нэг шинэ санаа бодж олдог. Нөгөө шидэрээ шиждэг хаалх хийнэ. За тэгээд дараа өдөр нөгөө үүн цэхэр үсдэг дагуулаа гараа явчихна. Тэгс чин дугуун ширээн дээр хурал маягийн юм хийгээл. Ямар шалтгаантай хурал вэ гэсэн чинь ах маань сургууль явна гээл. Тэгсэн чинь нөгөө улаан үс чинь тэр явдлын ерөөсөө сонсоог болохоор ууралж муурлаа. Дүүн нэг өдөр аним үзээ сунгаа асууж исэн байна л та. Ахаасаа сургууль гэж ямар үт юм бэ гээл. Тэгсэн чинь ах нь өөрийнхөө хариулаад сургууль гэж хамгийн аюултай газар гэж хэлчихсэн байна л да. Тэрэнд нь дүүн санаа зовоол хэдэн аним үзчихсэн туршлагаасаа сургуульд ийм бүлгэн байдаг гээл. Орчин тойрон аюулгүй байхын тулд судлана гээл тиймэрхүү юм ирдээ. Цэнхэр үс болохоор айгүй шудраг. Битгий хэлээрэй гэж яхад ахт нь очиод шууд хэлчихдэг. Угаасаа хэлэхгүй байсан бол балдрах байсан юм чи. За тэгэл өөрийнхөө төлөвлөгөөг цэнхэр үст хэлдвэн. Нөгөө хэзээ ч бас хэлчих бах гээд. За тэгэл нэг өдөр улаан үс чинь цэвэрлэгээ явж байхад нөгөө дүүн та яагаад бусдаас өөр хувцастай эдийн гэсэн чинь анх авчирч исэн хувцас нь багтаад тас өсөрж исэн юм байл л. Тэгээд би тусгаалan хувцас хийлгэсэн гээл гайхуулж байна. Тэгснээ дараа нь та нисэж чадахгүй гэж шүү. Улаан үс чинь тэгээл нис чаднаа л гэж. Яаж нисхийг заагаад өгс чинь ээж нь хурж ирээд юу нисэх өөхөх чинь дутаа юу гэлж байж шүү. Тэгснээ улаан үс чинь нөгөө ах дээр нь очиод гүйж мөгөл. Тэгс чинь шууд нисдэг тэрэг гаргаад өгч гинөө. Мань хүн тэгэл цэхэр үстээс асууж шүү. Чи өөр энд ирэхээс өмнө аав дотор юу хийдэг байсан бэ гэсэн чинь
Унтаал босоол ном уншаал, унтаал босоол ном уншаал гэж өнгөрүүлдэг байсан гинэ. Мань хүн тэгээ шилдэг бүгэлтийн хатан хаан гэл бараг шүтлээ. Мань хүн нэг өдөр нөгөө гуравт аршаа хийж өгдөө. Халуун аршаа. Тэгсэн чинь нөгөө улаа ус чинь орохгүй. Ерөнхийдөө уснаас л айд юм шиг ба. Тэгээ шарын хөдлөсөн чинь шумбаал ороод ирдээ. Үүнээс цааш нэлийн дуртай болсон бол өдрөө болгон орж идэг. За нэг өдөр тэдний хүчийг шалгахаар болов. Улаа устдыг 77, цэгэр устдыг 71 байхад дүүгийнх нь 61 гэж байдیں۔ Чи ийм жоохон яаж ямар хурдан сайжрээвэ гэсэн чинь нөгөө дүү чинь тааг үлгийтэй багтай галт бөмбөг гаргадаг байсан мэй гэжтэй гэж хэлдэг. За дараа нь мань хэд сургуультай явахаар болж байгаа. За тэгээд дүрсэлэхэд хаан хатны хүүхдүүд хоорондоо юм ирээ сууждаг. Нөгөө халзарсан үстэй банд чинь нэлийн төлөв даруу болчихсон юм уу? Яг ухаан суучихсан л юм шиг харагдаг. Чи яас их санаа зовж байгаа гэсэн чинь та надаас илүү санаа зовж байгаа зү чинь ичж мичээд. Үгүй ээ би тэрэн тайртай бишээ гэсэн чинь би ууг нь тийм байлаар асуугаагүй дээ гэсэн чинь ичээд өглөө бүр сайн л болчихсон юм шиг байгаа. За дараа нь тэгээд ээжихэд тухай ярьдаг нөгөө хүзүүчнийхэн тухай яриад бас ээж нэг юм төлөвлөөд байна мэн гээл. Тэгээл үжсэн чинь ээж нь ороод ирдیں۔ Той юуны тухай ярьж байгаа гэснээ. Охин нь хүзүүч рүү хальт харсан чинь хүзүүч рүү харлаа гэж багалзууртаа. Бүр алхна. Би тэрэн хар хувцастай нөхрөө заавал олж даална гээл. Тэгснээ дараа нь за тоглосон юм аа гэд тавьчихдаг. Явхаас өмнө нөгөө халдсан бацкант хэлэхдээ мань хүнийг нэг сургууль сурж байгаа тэрийг яамаа гэл. Бараг тэргэн гэдгийг мэдсэн маашийн. Тэгээл халдсан бацкан чамайг орцуулсандаа уучлаарай гэл. Нөгөөд чинь сургуультай явах чинь нөгөө улаа ус чинь дахиж нэг бодож үзсэн эзэнтэй ингээл салдгүй. За тэгэл нөгөө чинь ганц хаалга нэгээл хотын урд хүрээд ирж байгаа. Ой дунд хаалгаа нугаал тэгэл. Тэгсэн чинь явах замд нэг хүмүүс бухан төөгдөө явж идий. Мань хүн тэгэл хар хувцас өмсөөл тэгэл очиж аврахаар очиж байгаа. Тэгсэн чинь нэг цагаан үстэй эмэгтэй бууж ирснэ. Нөгөө бухтаач үзэж байна. Мань хүн тэгэхээр тийм хүчтэй байхтаа гэж бодсон. Ямар нэмнийх нь хүчтэй авахд буухан таг шидүүлдэг. Тэгээд дараа нь дахиад дайраад ирэнгүүт нь манай хүн ирж аварж байгаа. Тэгснээ бие нэмчилж өгөөд нөгөө тэргийн ч гэсэн янзлаж өгөө явуулдаг. Нөгөө аврагцыг баярлаа гээл. За тэгээд явах замдаа цэнхэр үстнийг юм хилдэг нь. Тэр цагаан үстэй эмэгтэй нэг л сонин мэдрэмж өгөөд исэн гэдэг. Гэхдээ ямар ч хүчгүйнсээ харсан штеп. Ямар ч лээсэн сургуулийнхаа урд ирж ойрчилж байгаа. Ойрчилж орсныхаа дараа баахан бичиг цаастаа зурлаад. Мань хүн ядарч өгөх гэж байгаамт. Нөгөө цэгэрүүс чинь үйлчлэгч өөрөө бас байна гэсэн чинь. Мань хүн тэр өрөөнийг хаалгын шигчдэг хаалга болгоод гэрлүүгөө ороод ирдیں۔ Оршснээ турж өглөө улаа устдыг хоол хийгээд өгөөч гэж идэг. Тэгсэн чинь дүүн яах юм бэ гадар хоол хийгээд. Улаа уст болохоор юу яриад байгаа юм бэ гээл. Тэгээд ямар ч гэсэн ятгадیں۔ Хот донд явах болохоор чих мэхийн нуугаад анхаарал татгүйгээд. Цэнхэр үстийн ч гэсэн ивэр мэврийн сүүл мөлийн нууч гсэн. Тэгээл ганц хаалга татаал хот донд ороод ирж байгаа. Сайхан идэж аваал. Дараа нь бөөнөрөө эцрийн зургаар тус заасан газар руу салж явж байгаа. Яах ч байгаа вэ гэвэл нөгөө дүүгийнхэн төлөвлөгөө юм шиг байгаа. Мань хүн тэгэл худлаа тоглоомд нь оролцъё гээл. Тэснээ нөгөө дүү чинь нөгөөдийг явуулснаа хоёулаа болцъё гэж авдیں۔ Мань хүн одоо их шиг баярлаад байгаа маш. Анхны болцоо гэжсэн догтлолч гисэн. Дүүн яг болцоо гэдэг нь ямар учиртайг мэдхгүй л байгаа юм л та. Баахан аним үзсний гайл юм шиг. Энэ хүн бүр баярлж хөөрөөж агш. За тэгээд талбай дундуур явжсэн чинь дүүн гүйж явж байхад нэг хүнтэй мөрөлдөн нөгөө цагаа үстчих. Мань хүнийг жоохон танис хийх гэж заяа. Бараг нөгөө хүчтэй аврагын мэдрээд байгаа юм ааш. Хоёул өмнө уулзж исэн билүү гэснэ. За андуурсан юм шиггүй байх гэж яваад өгдөг. Тэгэхдээ дүүн нэг юм хэлдэг нь нэг л сони мэдрэгдлээ гэж хэлдэг. Яг нөгөө цэнхэр үстэй адилхан. Гэхдээ түүнийг дахин төрсөн жинхэнэ чөтгөрийн хаан гэдэг нь хэн битгвлээ. Мань хүн
Хүн харагдахгүйгээр сургууль руу орохоор эхэлж байгаа. Тэгээл араас нэг багш нь гараад ирдэг. Тэр багш нь тэгээл шин сурагч юу намайг дагаад яваарай гэд. Дагуулж явж ийснаа бичгийн шалгалтаа оруулцдаг. Мань хүн болохоор яаж энэ сургуулаас хөөгдөх вэ гэсэн бодож байгаа. Тэгээл нөгөө тест дээр нь юу гэж хариулах вэ гэж бодож сууж байхдаа бүгдэнд мэдэхгүйгээ хариулчихъя гээл. Эхний утсыг мэдэхгүй гэж хариулжснаа дараа нь өөрийнх нь ашигладаг хамгаалтын шид гараад ирдэг. Тэгсэн чинь за бүгдэнд нь мэдэхгүй гэж хариулж сэжиг авчих байх гэж бодоод хариулцдаг. Тэгээд сүүлчигт нь уран зохиолын асуулт гарч ирээд ямар нэг уншижсэн юм а бодож байхдаа санаандгүй бичээд өгчдөг. Дараа нь тэгээд цаашаа дагаж явж байгаамаа. Тэгсэн чинь нэг менежерийн өрөөнд орж иж шүү. Тэр менежер нь энэ нүдний шилтийн жижиг охин. Жохон галзуу талтуу ааштай. Дараа нь тэгснээ мань хүний шидийг үзээд мань хүний төвшин 2 гэж гарч ирээд болохоор намайг төвшин муутай гэд хөөж магадгүй гэж шалгасан чинь амар гэрэл асчаасжснаа хаграа бутарчдیں۔ Тэгээл мань хүн яага бутарчваа гээл. Тэсний дараа нь юмыг хахалцсан чи одоо намайг сургуулаас хөөгрөө гэжсэн чинь нөгөө нүдний шилтэй охин чинь янцтай гэж шүү. Эдийн бөмбөлөг ингэж хагарж байгаа нь хэмчхэн аргагүй шиттэг нь илэрхийлж байгаа гинэ. Тэгснээ нөгөөд чинь туслахтаа ийм хүүхэд орж ирсэн эртгээ хэлэхгүй яасан бэ гээл. Дараа нь тест шалгалтыг харчаад ихнийх нь мэдхгүйгээ хариулчихсан байна. Ямар өвөрмөц юм бэ гэснээ. Дараачих дээр нь хамгаалтынхын шитэн дээр дэлгэрэнгүй хариулсан байна гээл. Тэгсэн чинь мань хүн юу хөөгдөх уламд ордуулсан байж тээ гээл. Тэгснээ нөгөө менежер чинь өөр дээр аавна гээл. Өөрийнхөө клубт аавна гинэ. Эртний шид идэр судалдаг. Мань хүн уурлаад үгүй татгалцлаа гэд гаравчдаг. Дараа нөгөө хуулбартайгаа ярьж байна. Чи маргааш сургуульд яваараа гээл. Нөгөө хуулбар нь юу гэж тэгэл. За би явъя гэхүүтэй. Бидээ сөрөглөж арайч нэм зөвшөөрөлдیں۔ Маргааш нь дүүн хуулбарт нэг буу өгч гинөө. Ах үгүйсэн юм а гэд. Нөгөө хуулбар чинь тэгэл ядаргаатай юм бэ гээл. За тэгээ ямар ч лээсэн сургууль руугаа явж байгаа. Анги тарах хүртэл олигтын болоогүй ч гэсэн ангиасаа гараад явж байхад нэг дээрлэхүү бацаантай таарнаа. Сургуульдаа нэлээд од юм хаашийн. Нөгөө хуулбар чинь ядч харахгүй юм шиг зүгрийдөө гээл. Тэгэл ээжсэн чинь намайг биш байна гээл. Нөгөө цагаан үсдэг дуудаж байгаа. Тэгсэн чинь нөгөө дээрлэхүү бацаан чинь хоёр яаж миний хажуугаар зүгээр өнгөрч чадваа гээл. Мань хүн болохоор гисвдлээ явъя гээл чинь улам дарамжллаа гээл нөгөөд ч ууралж байгаа. Тэгээл шидэрээ дайрж гинэ. Мань хүн зугтсан ч гэсэн оногдчихдээ. Тэгээл оногдоод сүхрөөд унсан чинь зүгээр босоод ирдэм да. Яасан бэ гэсэн чинь мань хүн шидэрээ хуулбараа бүрхэтсэн байсан гинэ хамгаалаад. Нөгөө дээрлэхүү бацаа чинь босч ирсэн нь харж гайхаж мэхад. Нөгөө хуулбар чинь баг сэжиг авахулгүй тул өвдөөд үхлээ гээл. Бас л нөгөөс чинь намайг дарамжллаа гинэ гээл. Тэгээд бүр хоёулаг зэрэг амар олон гал гаргаал дайрж шүү. Тэгэл нөгөө хуулбар чинь холдоорой гэснээр нөгөө бууга гаргаж ирээ бууцчдیں۔ За тэгэл сүртэй зогс тавснаа зүгтаага далгалт юм даа гэж. За тэгээд жинхэнтэйгээ очиод уулзаал юу болсныг хэлж байгаа. Бас явж явах замтаа гайвалж нөгөөтгдөө чинь бас таарсан гинэ. Тэгэл үжис чинь нэг хүн орж ирдэг. Нэг захаа махаа өгснөө мань хүн шууд татгалцлаа гэсэн чинь одоо юу солиороод байгаа юм бэ? Наа чи тийм зүг утгатай захаа бишээ л гэж. Тэгээд яваад өгдیں۔ За тэгэл мань хүн орж ичээд нөгөө шидэрээ харсан чинь нөгөө цагаан үстэй чинь уулзаа явждаг. Тэгснээ нэг газар руу дагуулж явдаг нь дээрлэхүү бацааны чинь байр юм хаашийн. За тэгэл нөгөө цагаан үс чинь ирснээ уулч төс чинь юмс чинь гээд язууртан айлын хүүхэд л юм шиг байгаа. Нөгөө буу нилийн том шар хөвчихсэн. Олигтойхон шиг имчлээч гээд уух юмаа цацж мацаад. Мань хүн бодохдоо нөгөө сургууль дээр байдаг дээрлэхүү бацаан шиг ямар даварц амт юм бэ? Ямар адгын амт юм бэ л гэж бодож байгаа. Тэгээд уучлал үүсгэсэн чинь энд шалдан бүжиглэж авдیں۔ Нөгөөх нь ч бас тэгээл шалдан бүлжиглэх гэж агш.
Нөгөө дээрлэх ууцаа чинь хурдлаач гээл. Тэгэл эз чинь мань хүн харахтаа би одоо юугаа хараад байгаа юм бэ гээл. Ямар ч тэсэн өчж тусалж байгаа. Орчны тэр чигт нь харанхуй болгоод нөгөө цагаан үстэй дээр чи очисноо хувцсын нөгөөд өөрийгөө нандинаач гэж загинчаад яваад өгдөг. За дараа нь нөгөө дээрлэхүү буцаан дээр чинь очисноо. Дайралт мэрэлт хийх чагт мань хүн тэгэл шарахын бүр сэтрээж мэтрээд тэгэж газар сөхрүүлснээ уучлалтгүй юм уу гээл. Эмэгтэй хүн тэгж хэлэхээс ичгүй байх уу гээл. Нөгөөд чинь хитрхийг өвдсөн бол та тэгэл уулчлаарай л гэж байгаа. Дараа нь буцаад орчин хэвэндээ орчдөг. Тэгээд эмчлэгс чинь нөгөөх нь бүр өвдөж мөвдөөд маргааш нь тэгээд мань хүн сургууль дээр ирсэн байх ба энэ хүн нөгөө дээрлэхүү сурагч руу бууцсан штэ. Тэрнээс нь хойш нэлээд цуу яриа тархаад мань хүнийг дийлсэн мийсэн гээл. Тэгснээ годмаар нь зүгээр явж байгаа л хажуугаар нь хүмүүс шивнэлдээд энэ нөгөө тийм хүчтэй гэсэн гээл. За тэгэл явжсэн чинь нөгөө менежертэй чинь таарж байгаа. Дахиад манад ор гээл. Дараа нь дахин нэг юм нэмж хэлдэг нь ийм 2 сал байдаг нэ. Ийм сэлэн барьсан дайчт нь болохоор тэр ордны цэргүүд гинэ. Харин шид ашигладгууд нь эртний шид судалдаг модалдаг гэж байгаа. Тэгээд чи надаас өөр орох газар байхгүй гээл. Тийм болохоор чи надаас өөр сонголт байхгүй гэсэн үг гээл. Тэгэл үйдсэн чинь ардаас нөгөө халзан мацгаа чинь томлчихсан хурж ирж байгаа. Харуу тоо гээл үйдсэн чинь. Мань хүн танихгүй над руу гарт алаад өн одоо хинбэ. Дараа нь тэгээд ичийг хараад таньж байгаа. Мань хүн бүр хараа гайхаа энэ булчинтай бацгааж нөгөө халзан бацгаан гэж үгээл. Дараа нь тэгс чинь нөгөө их чинь асууж шүү. Чи айл бүлэгт орсон гээ. Мань хүн сонгоогоо байгаас чинь тийм үү тэгвэл натаа зүг явах уу гэсэн чинь яхаар харавта тантай зүг явдیں۔ Гээл. Тэгээд үз чинь дундуур нөгөө менежер чи орж иж байгаа. Харавта натаа зүг явмаа гээл. Тэгжээс чи нөгөө халзан бацгааж чинь таа чи нөгөө тэр менежер үздэй гэсэн чинь. Тийм ээ тийм би ч даалдaltaа даа гэсэн чинь. Мань үний чихэнд энэ тест яваад димиш үнэстэй бүтэхгүй гээл. Тэгэл нөгөө гурав чинь хэнийг сонгох юм бэ гэсэн чинь ардаас нөгөө цагаан үс чинь гараад ирдэг. Мань хүн байлаас гарахын тулд би энтэй уулзна гэж байгаа мартчих гээл аваад явдаг. Тэгэл аваад яваад өгсөн чинь нөгөө халцгахийн их чинь тэр эмэгтэй хий юм бэ гээл. Тэгснээ дүүд би яач мэддэм гээл өнгөрч байгаа. За тэгээд нэг юм талаар ярилцах болоод тэгэхдээ мань хүн хамгаалтын шийд ашигласан чинь нөгөөд чи анзаарч манзараад дүү олон цэнхрэг үстийнх нь хэлсэн үнний ортой юм шиг байна гээл. Тэгсэн чинь нөгөөд чинь мань хүний хүчийг харж байгаа болж таарна. Мань хүнээс ялгарх тийм хүчтэй авраг. Тэгснээ дараа нь чи өчигдрийн чи биш үстэй гэж хэлдэг. Өчигдрийн мань хүнээс бол өөр ямар ч хүчгүй мэдрэгдсэн гинэ. Тэгсний дараа нь хоёулаа найзууд болъё гэж хэлдэг. Хөдөөсөн болохоор нь ерөөсөн найз байдгүй ингээл. Мань хүн ч гэсэн ямар ч найзгүй. Адилхан болохоор л гээд мань хүнтэй найзлий гэсэн байгаа. Би багасаа хөдөө үзсэн гээл. Тэгсэн мань хүн нэрийг асууж шүү. Үүнтэй зэрэгцэн дүрс солигддог. Улаан үст цэнхэр үст дүү 3 цуг байж хаа. Дүү нь болохоор ахыхаа талаараа бодсон шигээ сууждаг. Дүү нэг санаа төрсөн бол та цааш яваад алуу болгохт нь мань хоёр юу идний талаар ярьдаг вэ гэхлээр цэнхэр үст улаан үстээс чөтгөрийн хаан гэж ямар хүн байсан бэ гэдэг. Улаан үст болохоор чөтгөрийн хаан гэж ив найрамдлыг эрхэмсэн тийм унд хүн байсан гээл. Намааг хүчрэхийл үйлдэх болгоод яг нөгөө мань хүнтэй адилхан зогсоодог байсан гэж хэлээ. Улаан үст одохдоо чөтгөрийн хааныг албаар хүнд алуулж үхээд дахин төрөх бодолтой байсан гэж бодож байгаа юм билээ. Гэхдээ зөө улаан үст мань хүнийг жинхэнэ чөтгөрийн хаан гэж бодож байгаа штеп. Тэснээ чөтгөрийн хаан ерөөсөө өмнөх хойс амчаа санахгүй байсан гэж юм ярьдаг. Дараа нь цэхэр үст чөтгөрийн хааны нэрийг хэн байдаг байсан бэ гэж асуусан чинь Ирис Лиле буюу энэ цагаан үсттэй ижилхэн нэртэй bijдэг. Тэгэхээр энэ цагаан үст дахин төрсэн жинхэнэ чөтгөрийн хаан гэж нэрлэгдэж болохоор заяа. Мань хүн тэгэл нөгөө цагаан үстийг дагуулаад гэртээ ороод ирсэн чинь өрөөндөө ороод ирсэн чинь дүүнд бэж байдیں۔ Тэгснээ мань хоёрыг харснаа хардаж мартаа заяа. Дүүн би тантай л гэрлэн гэж боддог байсан гэ бүр ялуураад.
Нөгөө цагаан ус чинь нөгөө намхан юу гэдэг штэ. Менежер тэрний клубт идэг гинэ. Мань хүн хүчийг хараас сонирхсан бол та тэгээд цуг нэг клубт орчдөг байхгүй юу? За дараа нь тэр хоёр даалгавар маягийн юм хийгээд дүүн мөн өмнөөс нь хийж мийж өгөөд нөгөө цагаан ус чинь гайхчихсан чи дүүтэй тийм идэвхтэй байд юм ээ юм уу? Бас энэ хоёрыг нялуурхыг харсан ах дүүгийн харилцаа ийм байд юм уу гэж ааш. За маргааш нь бол хараал идсэн өглөө гэж мань хүн сэрж байгаа. Тэгсэн чинь дүүн хамаг хичээлийн бэлтчихсэн. Тим хичээл орон C ангид орно гээл. За тэгээд ямар ч хэлсэн сургуульд явж байгаа. Тэгээд сургууль дээр нөгөө цагаан устэй чинь уулзаад синхронистыг манай үйлчлэгч мөчлөгчгээ танилцуулаад тэгсэн чинь нөгөө цагаан ус чинь өрөөрөө орж шүү. Бичгийн шалгалтандаа сайн авсан болохоор өрөөрөө орж байгаа гинэ. Мань хүн болохоор C өрөөрөө орж байгаа. Мань хүнийг ороод ирсэн чинь хүмүүс хараал. За тэгэл үйжсэн чинь бичгийн шалгалт авна гинэ. Энд чинь хамгийн өндөр оноо авсан анги ахих юм баха. Тэгсэн чинь нөгөө шалгалт нь амар амархан дүүн бүр 4-5 настай одоо биччихсэн шалгалт үйждэг. Мань хүн бүгдийн буруу хийжүүлнэ. Ийм амархан шалгалт буруу хийнэ гэж байхгүй дээ гэж бодчих багтаа гэл. Тэгвэл ямар ч лсэн 50% гарыгээд шалгалтаа бүлчдээ. Тэгсэн чинь энэ шалгалтын нийт дунд чинь 30% гэж авд юм да. Тэгээд мань хүн 50% хамгийн дээд оноог нь аваад дараачийн анги руу орж байгаа. Тэгээд мань хүн гайхаад энэ сургууль чинь тийм тэнэгүүд байд юм уу гээл. Үгүй манай дүү илүү гайхалтай байна гээл. За тэгээд анги руу ороод ирсэн чинь нөгөө хоёр чинь суугдж аваал. Ширээдийн суулгаал манай найзаас холоогаач хэл хоёулаа хэрэлдээл. Тэгээд үйдсэн чинь нөгөө багш нь ороод ирдیں۔ Орж ирснээр мань гурыг битгий хэлхэлтэй юм уу гурван бацаа мань гээл. Тэгээ шидийн элементийн талаар хичээл орд юм аа. Цагаан уст хүчээ шалгуулахаар бөмбөлөгт гараа өгсөн чинь 35 гэж байдیں۔ 35 гэдэг нь доогуур түвшинд ордог гинэ. Харин гэхдээ бүх элементийг эзэмшсэн байна гээл. Дараа нь тэгээ галын тухай элемент ирсэн чинь мань хүнд нөгөө улаан ус чинь санаанд ороод тэгээл аманд жоохон бутнасан чинь багш нь анзаараад чи яаж энийг мэдж байгаа гэс чинь мань хүн нөгөө цагаан устэй чинь жагсаалтыг хараад уншиж байхдаа жаахан чанга дуурцсан гинэ. Дараа нь тэгээд улаан устэйс чинь асууж исэн асуултаасаа гэл ирж өгч байгаа. Тэгс чи энэ мэдлэгийг сургуулийн сурагчид нэг ч мэддэггүй гинэ. Зөвхөн эрдний шидийн ном дээр байдаг тийм ярвхтэй зүйл гэж шүү. Тэр мэрийг яаж яхад дүүн зааж үжсэн цаа. Тэгээл мань хүн гутраас та юу хөөгдөх мантай. За тэгэл мань хүн цагаан устыг дагаад ороод ирсэн чинь нөгөө чинь баярлаад нөгөө нэг клубт орно гэдээ амласан байсан шүү дээ. За тэгээс туршил хийхэр болж байгаа маа. Юугийн судлах байгаа гэвэл нөгөө мөрөн дээр шарах нь эртний шид вэ гэд нөгөөд чинь. Тэгснээ мод өдр хатгаж үзээд. Тэгэл нөгөө хоёр шавьс чинь асуултаар булаад нэрээ хэлэхэд энэ хуулбар нь шүү за. Жинхэнэ мань хүн биш. Асуулт нь мань цагаан устай нэлийн мэдлэгтэй болтой амархан хариулаад. Тэгсэн чинь нөгөө намхан менежер чинь үүдгийн алдагдаж босч байгаа. Тэгсэн нөгөө дээрлэгүү чинь хөө яаж наваад барьцаал чадчихна мадчихна гээл. Нөгөө намхнаа ч бүр бацчихсан. Тэгжсэн чинь нөгөө менежер чинь чи арай нөгөө хар хувцастай хүн биш үсттэй гэж идэв. Тэгээд ямар ч аргагүй шахаанд орсон болохоор нөгөө хар хувцастай хүн жинхэнэ мань хүн гараад ирж байгаа. Тэгснээ бас нөгөө менежер чинь дахиад асуултаар булаал. Тэгжсэн чинь нэг өөрийг нь гавлаа ажиллаа шүү. Амар муухай яриажсэн би одоо чамдаа туршилт хийнэ гэж шааш. Тэгээд үчиг харсан чинь 35, 36 ганцрын элементийг төгс ашиглаж чадна гинэ. Мань хүн юу гэж гавлагдаад хөө ганц далаагаал буталчихж байгаа. Тэгэл нүд чи хараад багийн хүн буталж чадхааргүй дээ гэж шоконд орцсон. Бүр гандан бүр гуулам сонирхол татчихлаа ч чааш. За тэгэл оройн архитектон согтурч юм аа. Нөгөө туслах нь маягийн юм нөгөө менежерийн магтаал айгу ухаантай гэл. Багасаа айгу ухаантай төрсөн мөрсөн шидийн талаар их сонирхолтой гэл.
Хитгэн настай байхдаа сургуулаа төгсөөд их сургуулаа төгсөөд сургуульд менежерээр эртний шийд судлахын тулд энд ирсэн гинэ. За тэгэл ирээ сууж исэн чинь нөгөө цагаан үст чинь архитан согтурч гад хүрээд ирж байгаа. Бүр амар согтчихсан мань хүн дээр шууд унаад ирж байгаа. Тэгснээ мань хүнд аяглаад мань хөө уухгүй гэдэг чинь тэгсэн чинь өөр аваад уучдیں۔ Тэгснээ шууд тас үсрээд унтаад өгч байгаа. Тэгээд мань хүн орон дээр нь унтуулж байгаа нөгөө менежертэй чинь ярилцж идэв. Нөгөө менежер чинь их одоо хэлмэдэг ашиглаж чаддаг даваа талтай ч гээл. まだ若いとはいえこの数値は低すぎる。 сул гээл. Тэгэл ярьжсэн нь өөрөө унтаад өгчнөө. За тэгэл дүр солигдоход нөгөө дээрлэхүү сурагч чинь нөгөө дөрөвт доромжлуулснаа бартаад хүмүүс явж тэр дөрвийг хаалгаж идэг. Мань хүн харин тэрийг харцсан рекорд хийгээ сууж илгүй яах вэ? За тэгэл нэлээд хэдэн хар хувцастай юмнууд нөгөө дээрлэхүүгийн цугны үснүүд л юм шиг байна. Тэгснээ нэгэн сүртэй нар тогийн гүйлтгүүгээл яваад орсон чинь тэрхэ хөдөлтөл мөргөөд дараа нь бүх талаас нь барьж үздэг гэж чинь бүх талаараа битүү үдээ. Тэгжсэн чинь нэг хаалга гараад ирнэ. Хаалгын онгоолс чинь нэг хүнийг бариад аваад орчихно. Тэгэл хэдийнүүд галараа дайрсан чинь нөгөөдх нь сорж аваал. Тэгээд аимшигтай хүчтэй аваараа мэдрэгдээл. Тэгс чинь баахан хаалга гараад ирдээ. Тэгэл хүчээ бэлдээл аль хадгатнаас гарч ирэх вэ гээл үз чинь гарч өнгөтн буудаал. Оногцсноо шууд унаад тэгс чинь дахиад нэг хаалганаас гарч ирээл гэдэг. Нөгөөд нь бас толгоо нэргээд мууж ирж унаад. Тэгэл мань хүн нөгөө дээрлэхүү дээр чинь очиол энэ танаа хүмүүс үү гээл. Нөгөөд чинь гүүргэр би явуулаагүй гээл. Тэгсэн чинь мань хүн нөгөө рекордлж авсан бичлэгээ үзүүлээл. Нөгөө дээрлэхүү чинь идэх хайсан та. Ширэн дээр байсан нэг хайрцагтаа тариаг аваад өөр дөрөө тарьчдаг. Тэгсэн чинь бүр аврах том булчинтай юу болоод хөрч байгаа. Нилийн хүчтэй бийт болсон болтой мань хүнийг ганц цохол хийсгээ ичдэг. Мань хүн бодоостой энийг алчгүй яах вэ гээл. Яаж тулалдвал зүгээр юм болоо гэж чинь дүүн холбогддیں۔ Дүүн бүр энэ шидээ бүр өөрөө ажиллахаа сурцсан за. Тэгс чинь түүнийг алж болохгүй түүнийг авар гэж идэв. Мань хүн яаж аврах вэ гэж бодост. Тэгээл цогсон чинь юу ч болохгүй. Хамгаалтаараа хаасан ч тэр нэвт цохоод цохилтон ер нь нөлөөлтгүй. Тэгээ гараараа хавсгарч хавчихаар нь гарыг холдуулаад барьсан чинь гараа 2 гараа тасалчдیں۔ Тэгснээ гар нь хурдан нөхөн төлжөөд тэрийг харсан дүүн холбогдоод хүний бие ингэж мутацд ордог юм аа наа чин дотор нь бие нь байна гэд энэ гаднах булчин дотроо хүний бие нь байгаал гэсэн үг. Тэгээд мань хүн анимын торш ерөөсөө харагдаж байгаагүй дээрэлт хийдэг. Бүх тэр булчингуудыг хуулж авч байгаа л гэсэн үг. Тэгс чинь нөгөө дээрлэхүү чинь дотроос нь гараад ирчих шүү. Дүүн та мундаг байлаа гээл. Тэгсэн чинь нөгөөд чинь бүр шал тэнэг болчихсон юм аашин 4 үлтэй сарамгчин болчихсон байдаг. Хүн төрлөختний анхны гүйцэтгэлийн иргэншил болчихсон заяа. За тэгээд дөрөс солигдоход өвгнийг дээрлэж байсан хитэн хулиганыг мань хоёр дагуулж авч өгөөдөө зодч модоод. Энэ нөгөө дүүгийнх нь хариуцуулсан ажил гинэ. Энэ хотонд ахыгаа аюулгүй байлган гээд хүчийг мэдэгдүүлж болохгүй тул тэгээл хамаг хулигануудын зодоод яваад байгаа. За тэгэл нөгөө бөөрийнхөө ширэн дээр чинь хурал хийж байна. Дүүн нөгөө шидийн ажиллаа сурцсан өчигдрийнх нь тулааныг харуулаад энэ тулдаж байгаа хүн нь болохоор сургуулийн миний өмнө яриадс нөгөө дээрлэхүү хүмүүсийн нэг нь минь гээл хорон санаатай гэл. Энэ дөрвөн бол мань хүний төлөө зүгээр ажилласан дөрөв гэж хэлж болно. Мань хүний төлөө л зүгээр амьдэрдэг гэх юм да. Нөгөө идэж нөгөө шидээрээ харчихсан нөгөө хатны чинь энд оролцоод байгаа юм шиг санагдаж ийнэ гэдэг. Тэгээд бүх талд камер маягийн юм тавьчихсан заяа. Нөгөө найзууд болон гэр бүлийнхаа төлөө арга алгадаа хийхээс гэхснээр манай аниман дуусч байна. Season 1 нь ийхүү дуусч байгаа. Season 2 нь одоохондоо гарааг байгаа. За тэгээд лайк болон саппортерхаа битгий мартаарай. Нэрээ Season 2 гарвал сануулаарай заяа. Эзэж исэн. Одоогоор хэдэн онд гарахыг би олж чадахгүй байна. За дараагийн бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай. За баяртай.